За бүгдээрээ сайн байцгаана уу. За одоо болохоор React-ийнхаа өгдөлтэй ажиллах хичээлийг сүүлд үтсэн. За эцэг компонентээс хүү компонент руу яаж proxy-г дамжуулах вэ? За нөхцөлт рендеринг яаж хийх вэ? За чагсаалтыг яаж proxy ашиглаад хийх вэ? За мөн болохоор inline style React яаж ажилладаг вэ талаар юм лекц орсон байгаа. За одоо бүгдээр болохоор дахин ашиглах боломжтой profile card ийм бүрэлдэхүүнсийг хийж үзье. Дээр дараагийн хичээлний хичээл байна. За тэгэн дээр эхний хийхдээ props ашиглан байна. За ерөнхий харагдах байдал нь байгаа. За юу яа. Бүгдээр болохоор одоо энд би ийм GitHub руу repo бэлтгэсэн байгаа. Repo push хийсэн байгаа. Одоо энийг ажиллаад энэ дээрээ бас ажиллаад үзье. Ямар div за энэ cd r React Windows гэдэг дотор за энэ чинь ажилласан байна. За ингээд дахин ашиглах боломжтой цэсний хэсэг хийсэн байгаа. Мөн юм хөл хэсэг хийсэн байгаа. За энэ дунд нь бол яг энэ React өөртөө байсан хэлбэрт оролцсон. За тэгээд бүгд энэ жишээгээ энийг duplicate хийчихье. Тэгээд жишээг нь харах зорилтоор duplicate хийчихье. Нэр байх юм байна. Тэр хүнийх нь одоо юу байх юм байна? Ажил мэргэжил байх юм байна. Тэгээд хоёр мөр тайлбар байх юм байна. За өдрөө ингээд эхэлцгээе. За энэ порт төслөөр болохоор та юу сурах вэ гэхээр props-ыг ашиглаад дахин ашиглах боломжтой карт бүрэлдэхүүнийг profile карт бүрэлдэхүүнийг илтэй сурна гэж. За export-о бичээд эхэлцгээе гэж байна. Export functional component гэж оршиж export function card за argument авах гэхээр name title за зүгээр энэ дээр бичээд үзье гэхлээр ёо за ийм юм байх юм байна. Don't forget to make this sure they are all wrapped with the curly brace бүгдийн одоо улаан халтаар ороосон улаан халтан багтаас хэсэг шалгаарай гэж. That this structure them instead of accessing them props-д бол энэ хамтгад хэрэгтэй шүү л гэж. За орчуулга баталгаажуулъя. Ингэснээр та тулгуураас одоо шин чанараас props-аас хандхын оронд тэтгэл stop болно. Props руу хандвал за зүгээр хийгээд энэ дараад үзье. Шалгаад үзье. За болохгүй. Props юм байх хэрэгтэй гэдэг чинь. За тэгвэл тэгээд авчи cut за props get чи я should pair of parentheses Japan
За ингээд ийм хөөе зөндөө гардаг. Энэ өөрийнх нь форум сайт байдаг. Өмнөх жилээс бид нар үзэж болно л доо. Гэхдээ харчээ. Энд ингэж бичсэн байна. Юу нэр симплан. За хамгийн найдвартай хорт ойлгомжтой бидэрт байгаа юм ашиглаад гэвэл нэг юугаа өмнөх жилээр утсан найдвартай байна. За лекцэд явъя. Ер нь бол угаасаа хүн болгон биш. Тэгээд одоо ингээд суралцаад асуулт тэр хамтдаа асуудлыг манай хичээлдээ фундаментал теори гэж жишээлбэл яаж зарлах вэ гэсэн дээр за энэ ч бол ихэндээ юм гэсэн шүү дээ. Дараа ингээд төрнөд ингэж авчихсан. Ердөө л ингэж л бичих. Энэ ердөө л уул нь бол харин энийг ингээд картлаад карт дээр оруулаад тэрэн дээр нэг юм we should create and export a card functional component for нэг прак empty stringтэй гарах юм шүү дээ. За одоо зэда за одоо зөвсөн. Эндээс орчих. За сайн магадгүй амлын мод харж магадгүй гэж бодоод нэг копид жоод энэ дээр дахиад нэг компонент үүсгэх байгаа. За одоо footer үүсгсэн шиг footer-ыг аваад тавьчих. Footer-ыг copy даад. Энэ чинь reusable profile card гэсэн шүү дээ. За тэгэхээр ингээд тэнгүүтээ the export function энийг тавьсан. За inside the return statement гэж байна. Remove the empty string, then create a div element with the class name of card гэж байна. За энийг авсгаад нэг division байх юм байна. Нэг div тэгээд division. За энийг class name болохоор card байх юм байна. За окей.
оруулаад бүгдээ дээр тавья. Энэ дээр тавья. Эрдээр нэлээд тавья. За хамгийн эхлээд юу шүү. Тэр навчгүй л тоо. Return чинь уул нь юу юм бэ? Энд байгаа нэг дуалны багцлах юм байна. Багцлах юм байна шүү. За 3 дугаар алхам. За div element дотроо h2-ыг үсгээд interpolating name props as is text гэж юм. За тэгэхээр тэр props ашиглана. За h2 за тэнгүүтээ ингээд авч аваад name there is proxy за бүгдийг юугаар нь ажиллуулад гэсэн энэ дэр export function cart гэдэг тавьсан байна. Тэгэхээр энэ import-ing бичлэгээр үзье. Import React from React. Нэг бичлэг үзье. Хатуулаад main дотор манай үндсэн зүйлсүүд байгаа. За хапын доор гаргах гэдэг үзье. Cart хапын доор гаргах гэдэг үзье. За энэ юм болохоор болчихлоо. Page .js гэдэг printer за энд all segment хэрэглэгдээгүй байна гэж хэлж байна. Зөв. За энэ жаа. Тэгэхээр энд div дотор хийсэн шүү дээ. Div дотор h2 name. h2 name. Title явуулаад гэж юм. За болчихлоо. Таны учир бол гэн дээр хийж үзчихэд болъё. За онлоо үзэх шаардлагатай болж байгаа шүү байна. За энэ дээр юу гэж байна? Анхааруулга React create element type is normally expected a string for built-in components or a class function for composite components, but got the module S defined. You likely forget to export your component from the file it's defined in, or you might have mixed up default and named imports. Build error. Open your browser console and learn more. Тэгэхээр proxy name гэж хандахгүй байх нь name зүгээр юу name гэд нэг бичвэл яг гоо. Data ердөө ингээд шууд л бичсэн юм байна. Greeting дотор болохоор const developer name нь Jessica гэж бичсэн юм шиг. Proxy name дотор бол shit proxy name. За
Шингээ дараад чи бич 2 нь дараа нь зөндөө хийх юм байх юм шүү дээ. Name process as its text. За бас div дотроо p element нэмэх юм байна. P element нэмээд class name болохоор cart title гэж юм байна. Template-тэй title-ыг оруулаа. Дараа нь болохоор дахиад нэг параграф бий гэдэг юм байна. Чи за ингээл амар яг хөө хэлсэн чинь зүйлсэн шүү дээ. Одоо уул нь бол man.js дээр cart-ын name тэнцүү зэрэг ингээл болно. Тэгээд та юу яасан бэ? Энд дэр юу бичиж байгаа юм да? Бичсэн шүү дээ. За to start using cart component ашиглаад cart component ашиглаж эхэлцгээе гэж юм. Export keyword to create app. За app гэдгийг экспортлох нь байна. Экспортлаад functional component гэх function функц болгож гаргах хэрэгтэй байна. Pair of parentheses тэгээд хоосон string занаа гэж. За export function app return гэдэг манайхаа л жишээн дээр энд дээр app.js гэдэг энд бол ингэж хийсэн байгаа. HTML руу одоо олдог гэсэн энэ root гэсэн элементийг олоод тэрэн дотор бол энийг рендерлэх гэж байна. Create root ингэж хийсэн баг шүү. Энд дээр импортлог гэж таарда. Энд дээр import cart from profile cart. Тэр одоо гарсан байна тий Бацар гээд. Гэтэл бид нэр компонентээ бичихтэй болох юм бол ямар ч Бацар гэдгийг бичээгүй тухайн одоо би нэг юм HTML-ийг өөрөө ингэж хийчих гэсэн үг байхгүй. Нэг атрибутыг өөрөө зохиогоод тэрэндээ утга ингэж амжуулж яг хэрэглэх үе тий. Тэр ч гоё байна шүү дээ тий. За
Стартасан. Энэ чинь болцсон шүү дээ тий. За дараагийн алхам болохоор за return statement дотроо за хоосон string арилгаад divers болгох юм байна. Divers болоод class name гэх юм байна. Class name so flex container гэж юм байна. Flex container. За нэг app дотор нэг хийж байгаа. Ер нь бол ингэх юм байна. App гэдгийг одоо бүгдээ өөрчилчихье. Тэнгүүтээ энэ fragment гэсэн энэ хэсэгт л байж саяныхыг оруулчих. Саяны саяны хэсгийг оруулчих. Это энэ return export app гэж байна шүү дээ. Export app ийшээ навлаад яагаад ингэж юм гэхээр манай жишээнээр app маань бол үндсэн энэ FB байсан React-ийн жишээ нь одоо instant дээр анхлаад нэг starter instant ахт нь л байсан зүйлийг ашиглаж байгаа шүү. За тэр бол энэ use state-ийг ашиглахгүй л байгаа. Fragment-ийг ашиглахгүй байгаа. Тэр React ашиглаад байгаа. За тэгэхээр энийг одоо зүгээр хооллол тавьчихсан бүгд нэг юм их юм анзлах гад апта CSS нарцсан тий. Та нэг за одоо энэ дээр карта тавьж өгье гэдэг чинь дээ. 1 2 3 3 дахь даалгаврын дээр л тавьчих хэрэгтэй тань. 2 дахь даалгаврын дээр энэ дээр би картыг ашигласан шүү дээ тий. Карт гэж карт ашигласан. Энийг нэг файл дотор шууд бичиж болохоор ингээд бичээд байгаа юм. Шүү хүмүүсээ бичиж байгаа шүү. За нэмийн болох бол марк гэж даваарай гэж заа ингээд энэ sales процент тавьдаг. Энийхээ title-ын болохоор title-ын front end developer гэж тавих нь bio-ийн болохоор за bio-ийн I like to work with different front-end technologies and play video games гэж байна. За ингээд string хагстаа. За ингээд графикаа гарч байна. Бүх CSS-ийг бэлдээд өгсөн байна. За бүгдээрээ тэгэхээр эндээс CSS-ийг нь авцгаая. CSS-ийг нь аваад манай дээр app CSS гэдээ байгаа. App CSS гэдэг үсэ байгаа. Манай дээр
Тэгээд энэ дээр бүгдээ одоо энийг гоё аваад тавьчих. За шалгал эхлээд. Тэгээ за би ойлгоё. Буруулч нэг үсэг зөрчлөлөөр ингээ буруулцдаг. За байна. За одоо хапяга шинжилчээ. Хапяга ингээ шинжилээд тэнгүүтээ майн дотор энийг дуудах байлч. Тэнгүүд яавах вэ гэхлээр эхлээд индекс HTML гэдэг байгаа. Энэ дотор манай ингээ root маань байгаа. За энэ root элементийг main ингэж барьж авч байгаа. Барьж авч байгаа тэр нь энэ render гэдэг методыг ажиллаж байгаа. Элемент дээр render гэдэг метод байдаг байна шүү дээ. Элементийн өөрийн built-in function гэсэн. Тэр ажиллахдаа манай зүйлсүүдийг одоо манай компонентийн бүрэлдэхүүнүүдийг ингээд дараалалаар нь гаргаж өгч байгаа гэсэн. Тэгээ гаргаж өгч идэл толгой хэсэг яваад app хэсэг явж байгаа. Тэгмээд app хэсэг маань болохоор энд манай юу гаргана гэсэн. Энд import cart гэдэг манай картыг эндээс аваад гаргаж өгнө гэсэн. Тэнгүүд манай карт болохоор энд ингээд ажиллаж байгаа шүү дээ. Энэ React гэдэг чинь ашиглахгүй одоо энэ дээр одоо карт гэдэг нь ашиглахгүй болсон байгаа шүү. unnecessary import болж байгаа хэрэггүй. За ингээд гарах хэрэгтэй даа. Гарсан байна. Яг гарсан байна. За одоо ингээд харах юм бол маш гоё ингээд болж байна. Энэ араа ингээд за юутай толгой хэсэгтэй. За widget гэдэг apps гэдэг авсан дотроо ингээд задарч харагддаг юм байна. Хэсэгтэй. За хөл хэсгүүд дараа энд линкүүд ингээд эдрийг ингээд хийсэн байгаа. За маш гоё явж байна. За бүгдээрээ одоо 7 дугаар алхамраа оръё. За 7 дээр болсон чинь use the card component two more times гэж байна. За 2 удаа дахиад оруулаарай гэж чинь энэ хоёр хүний жишээн дээр оруулах юм шиг. За card гэдэг жишээ байна. Two more times гэсэн. Two more times гэхийн тулд за энэ маань болохоор за зүйлсэн байна. За mark гэдгийн оронд Tiffany гэж байх нь. Tiffany. За инженерүүдийн менежер хүн байх нь. За 15 жилийн технологийн туршлагатай ажилтнуудтай ажиллаж байсан хүмүүстэй хамт ажиллаж гэж байна. За дараагийнх нь Doug гэж хүний карт байна. Одоо ингээд хүний нөөц төрсэн манай компанид ямар хүмүүс ажилладаг вэ гэх юм бол ингээд картууд байдаг байна шүү дээ. Карт гэдэг компонент хийсэн. Тэрэн дээр ингээд текстүүдийн тавиад ерөөсөө. Одоо энийг бүгдээрээ тухайн хүний ингээд нэг бүртгэлээс өвлийн санаас авдаг юм дээр хийчих юм бол шууд ингээд солигдоод гарах юм шүү дээ. Магадгүй тэр нэг бүр яар би тоолбогдсон. Энэ дээр ингэж харагдаж байгаа юм байна. За бүгдээ ажиллалаа үзье. Амжилттай ажиллаа. За copy. За сая яг хаана хийгдсэн бэ гэхээр манай app дээр хийгдсэн ажил байна. Карт гэдэг дотор бид хийгээд байгаа.
карт гэдэг дотор нэгээд байгаа. За карта ингэж аягүй гоё бичих хэрэгтэй юм шүү. Карт амар гоё ингэж бичих хэрэгтэй юм шүү. За юу гад үзээ форматлаад үзээ үү. JSX-ийг юу форматлах вэ гэдгийг тохируулнаа гэсэн. За Prettier-ээр ажиллах үзье. Prettier маань яг гоё амжилж байна. За одоо тэгэхээр манай энэ дээр Webflex гэх контейнер гоё гаргасан юм тий. За одоо бүгдээ тэр нэг reusable navbar. За би нэг хичээлүүдийн сэдвийг нь л ингэ бичсэн юм л да. Одоо Honda Vision return profile дотроо би энийг яахын тулд эхлээд би яг age нэгээр юу гэж үтцсэн. Profile card components. За одоо ингэж харах юм бол энд алдаа гарч ийн хараа. Энд энэ алдааг addition to must be wrapped in inclusion tag. Inclusion tag байх ёстой шүү гэж байна. За юу яач дөө тэр ингээд авч хөтлж аваад тийм даа ингээд нэг юм багцлахгүй бол болохгүй байна. Заавал фрагмент дээр экспортлж байгаа юм тэр зүгээр ингээд хийчээ. За тэгсэн чинь нөгөө амар муухай гарч байна. Ингээд ингэж гарч байгаа юм шүү. Тэгснэ хар гүтээчих шигтэй. За энийг бүгдээ комментлоод үзье. Гэсэн чинь гарч байна. За reusable гэдгээр нь болж хэрэгтэй юм байна шүү. За тэрийг бүгдийн гоё комментлчээ. Footer дээр байгаа footer-ийн JSX дээр ингэж нэг болчихъя. За мэн гээд navbar дээр ч гэсэн нэг болчихъя. За ингээд одоо үзье. Тэмцэд бол яг ингээд вебсайт шиг харагдчих тээ. За дараагийн алхам 8 дугаар алхам. За аппликейшн чи хүлээсний дагуу одоо ажиллана гэд байж байгаа үед та ерөнхийдөө олон карт гараар ингээд нэмээд байсан. Тэгсэн штэ тий бүгдөө ингээд олон карт л нэмэдсэн. За дараагийн хит алхмаар болох юм бол бид нар өгдлийн цуваа үүсгээд тэгээд map функц ашиглаад компонентийг бол шууд гаргаад явна гэж. Шууд ингээд нэг болсон ингээд компонент бичээд авахгүй. Элементүүдийг шууд map-аар оруулаад доош нь шууд задлаад маш олон карт компонент гаргах нь. За карт юугаа болно гэж. Карт элементтэй бол одоо болно гэж байна. За ингээд комментлээд үзье. Гурван карта гурлан юм болоо гэж. Гурван карта гурлан юм болчихё. болчихлоо.
За тэгэнгүүт card component тус бүрт нь props-ыг ингэж тохируулж өгөхийн оронд та array үүсгэж болно гэдэг чинь profile data зориулсан array үүсгэж болно гэж. Үүнийг card component бол динамикаар гаргаж болно гэж. За тэхийн тулд profile array үүсгэнэ гэж байна. App component дотор. За тэгэхээр const profiles is array add one object to the array for mark. За нэг array ингэж нэмчихээ гэдэг чинь. За юу ч гэсэн ингэж тийм тавиад үзье. Жоод ингэ тавиад үзье. За array учраас таслал авна. Энийг ихтэй ингэж object байдлаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр энийг бас ингэж object л болох хэрэгтэй л харагдаж байна да. Тэгжээж and нэгжээж л ажиллахаар байгаад байна. Харагдаж байна. За зөв байна. За app дотроо юм үсгэж гэж app за манай app маань хаана вэ? Тэгэхээр CSS app маань энд байгаа. За энэ гурыг бол одоогийн байдлаар комментлцсан байна. Устгацсан байгаа л да. Устгацсан байгаа. Тэгээд div байхгүй болсон байна. App дотор бүх юм тааш. За саяны хийсэн зүйл юу вэ гэхээр const return div маань бол байсан юм шүү. Тэнгүүдээ return div-ийн дээр нь саяныхаа энийг тавьсан байна. Copy авчихгүй байна. Const гэсэн. За энэ ашиглаг болоод байна гэж байна. Юм анаасан болов ч ашиглаагүй байна гэж. За 10 дахь алхам. За as you recall earlier lesson, за өмнөх хичээл дээр та map-ыг ашиглаад яаж өөр объектуудыг ингээд объектууд дундуур нь давтаж явах вэ гэдгийг үзсэн. За яг энэ шиг нэг хийж исэн гэж. За энэ map-ыг ашиглаад нэг ганцхан тэр юугаа гаргацгаа л гэж. Ганцхан дээр гаргачих гэдэг байна. За тэгэхээр энэ жишээг нь бүгдээ шүү ашиглаж байна лөө. За одоо болохоор бүгдээ дээр нь юугаа зарлцсан байгаа. Өвдлөө зарлцсан байгаа. Доор нь одоо ашиглах гээд байгаа. Тэгэхээр return дотор бий байгаа. Return дотор 1 2 3 дахь давтал дээр хүчих юм байна. 3 дахь давтал дээр хүчих юм байна. Тэгхийн тулд зарлцсан дотор манайх ч fruits биш. Profiles гэдэг. Өсөж байгаа profile дээр байна. Энд дээр нэг profile аавна. Нэг profile болвол карт дотор гаргасан. Иймэрхүү бүтцтэй байгаа. Картын
батсан байгаа. За тэнгуут энд нь маркийнхаа оронд за алтанд нэг тэр профайлынхаа давталтын авч байгаа нэг элемент маань профайл байгаа. Профайлын нэмэр аа. Зөвхөн за энэ дээр болохоор profile dot title. За энэ бичиглэлийг урдх дээрээ давтгай. Урдх дээрээ алвал шууд ингээд өгч. Ингээд яа. Гээд өгчи. За харъя. Нэм тайлбар. Гэхдээ энэ нэм тайлбар би энэ дараал нь 패스는 тайлбар би за яг maps ашиглахгүйгээр гарга гэжсэн байж магадгүй. Хэм болвол ингэж байна. За тийм шүүсэн байна. Карт дотор тэгээд за энэ юуны энэ хаалт доторхон энэ хаалт маань хаалт зөвл байна. Профайлс руу эндээс чинь функцэн чи ханд чинь да тэг дотор энэ чи юм халаас нэмэгдсэн л ус адилхан л тэг дотор л бичиж байгаа л да би. Тэг дотор очиж байгаа. Name title яа. За тэгсэн чинь name title яа. Өгсөн class name чаа хамаагүй. Энд ч угаасаа өөрөө div буцаах юм шүү дээ карт гэсэн. Тэгвэл ингээд нийлээ зөв бичээд авах нэг юм л болоод байна да. Профайл нь тодорхойлогдоогүй байна гэж бодчихдгоо. Профайл энэ дээр наалтаа хийсэн юм шүү. За одоо алдаан засагдсан хүртлөө ажиллахгүй байгаад байна. Профайл profiles дээр map явах нь зөв шүү дээ. Тэгээд карт энэ яагаад юм бэ вэ? Энэ их сонин. Энэ хараа ингэ сонин гаргасан шүү дээ. Энд чинь бол энэ функц чинь юу баймаар юм? Чинь өөр хаалтанд нэг зүйл буцаана гэх тэрийг багцлсан юм байна. За гарчлаа. Энэ их өрмөц бичиглээ шүү. Өрмөцж байхад энэ нөгөө нэг return байвал ганцхан зүйл бутаах юм бол шууд ингэж болно л доо. Саяных бол болчмоор юм. За бүгдээ энэ дээрээ гаргасан те. Тэгээд би
Бүгдийг хатглаад үзье. Ажиллуулад үзье. Миний гарч ичсэн шүү дээ. За энэ бол ажиллаж ирсэн жишээ. За миний хүсэж ирсэн жишээ бол улаан халтан дотор бичсэн байгаа. Улаан халтан дотор энэ л ажиллах хэвээр ажилтгүй юм байна. Энэ ажилтгүй юм байна. За тэгвэл ингэж гарах. За 11 дугаар алхам. 11 дугаар алхам. За you should now see a single card displayed on the page, but there is a piece missing inside the card component гэнэ. За ганцхан карт харах хэрэгтэй гэж энэ харсан те бүгдээрээ. Карт элемент дотор нэг зүйл алдагдсан байгаа гэдэг. Та өмнөх хичээлүүдээс одоо дахин дуудсан шиг хамгийн сайн жишээ бол key prop-ыг ашиглах юм аа гэж ярьж байна. Тэгэхээр key prop render чагсаалт гаргах тань хэрэгтэй байдаг гэж байна. За жишээ бодсон чинь энэ дээр бол key ID за key-гээ бол яхаа юу яа гэсэн систем. Хүмүүст харуулахгүй тэгснэ биччихье гэдэг нь ярьж ирсэн. За нэгдэж. За key prop нь бол тэр зүйл өөрчлөгдөхөд тэр өөрчлөлтийг тодорхойлоход тусалдаг гэдэг. Тэгээд нэмэгдсэн юм уу хасагдсан гэдэг нь итгэд амар тэр өөрчлөлтийг тодорхойлоход аяг хэрэгтэй. За энэ бол нэг хурдан ажиллах гүйцэтгэл чадамжийг бол нэмэгдүүлэхээс гадна танд илүү үр дүнтэй шинжилтүүдийг хийгээд тусалдаг л гэж байна. Одоо карт компонентээ бүгдээрээ шинжилцгээе гэж байна. За include key prop тэгээд profiling ID-г авъя гэж байна. Profiling ID. За тэгвэл юу ч ингэж copy paste ингээд ингэсэн ID гээд profiling энэ дээр ID бичлэх та. Юу гэсэн штэ. Key гэсэн одоо нэг өөрийн гэсэн built-in төлөв байдаг гэсэн штэ. Тэгэхээр байдаг гэсэн. Байдаг гэсэн да ингэн гэсэн. За энийг бүгд хатглаад энэ дээр нэг бол key бол харагддаг. Мэддэггүй. За за хоёр юг нэмье гэж байна. Арай нөгөө хоёроо нэмье гэж байна. За тэхийн тулд юу ячсан их зүгээр байгаа. Энийг формат документ гэвэл яах вэ? Болчих тий. Формат документ. За тэгээд share хоёрыг нэмэх гэсэн. Хоёрыг нэмэхийн тулд бүгдээрээ ингээд хаад үзье. Эндээс цэгийн тавина, шизэгний таслыг нь тавина. За хамгийн сүүл тасал тавьсан бол үер асуудал ажиллах гэж бодож байна.
Одоо ингээд харах юм бол хадгалаад авах нь угаасаа марк 2-аар гарсан байна. За дараа нь бол 3 дугаар нь бид нар ID-г угаасаа өгсөн юм биш үү? Тэгээд юу дотроо үг болохоор гарахгүй байгаа юм байна. Угаасаа карт компонент дотроо юу учраас ID-г угаасаа гаргая гэсэн үг учраас тэгж байгаа. Гэхдээ маш олон өгөгдөлтөд одоо 20 30 100 гаргаад энд яг хүмүүсийн юг танихгүй шүү дээ. Нэрийг нь уншаад хайна гэж байхгүй. Контрол F гэдээ хайж болгосон тоогоор байвал ямар дараалал гарч ийн өдөрт сайн амарлаа гэж бодлоо. За өдрийн аян гоо юун дээрээ хийгээд яваад байдаг. Наадхны зөвд бол л да. Тэгээд дээр таслаа авсан болоо авсан юм. Уусаа гарч ирсэн амжилттай. Авсан. За ингээд ийм гоё картууд хийж үзлээ. За энийг бүгдээрээ коммент дээр коммент дээр сайхан биччихье. Би ч нэг юу ятсан баг шүү дээ. Тэний баахан бодлоо нь бичсэн баг шүү дээ. Энийг ашиглаж. Reasonable. Гэхдээ ингээд бичих юм бол дараа нь би нөгөө нэг карт ханалаа гэж бичээд хайх юм бол бас холтоход амарлаа. За sync хийчихье. Sync гэдэг маань бол push and pull гэж хийж байгаа гэсэн. За ингээд бүгдээрээ энэ семинарын хамтлагийг дуусгая. Goodbye.